За сайн сууцгаад байна уу? Сайхан хаварч дуусаад одоо сайхан зусах гэж байна уу? Сайн, та Би сайн явж ястаа ирв үү? сайн яваад ирлээ. Сайхан ч юм үзэж харлаа. Ер нь сүүлийн 2 жил, 3 жил баг аялж маялаагүй юм байна. Аха. Тэгээд аялал бол нэр хүний амьдралд маш чухал байд юм байна нараа минь. Болж л өгвөл аялах хэрэгтэй юм байна. Оюун санааны хувьд энэ удаагийн аялал маш том юм. Өөрчлөлтийг маш том юм мэдрэмжийг өгсөн тийм аялал боллоо. Тэгэд ерөнхийдөө бол миний үндсэн гол очисон газар болохоор Францын Нонт хотод очисон. Тэгээд Нонт хотод болохоор Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг үзэсгэлэн өнгөрсөн оны 10 дугаар сараас бүтэн 6 сар гаруй хугацаанд дэлгэгдээд тэгээд ингээ хаагдсан байгаа. Тэгээ энэ үзэсгэлэнг очиж үзээд тэгээд энэ үзэсгэлэнгийн хүрээнд одоо Монгол соёлын хаврын наадам гэж тэнд 4 сарын 20-21-ний өдөр 2 өдөр зохион байгуулагдсан. Тэгээ энэ наадмыг очиж үзээд тэгээд ирлээ. Тэгээд дундуур нь мэдээж гэр бүлээр маш гоё аяллуудыг хийсэн. Тэгээ өнөөдөр ямар ч байсан сониноос дээрээ яг энэ үзэж харсан юмныхаа талаар буюу Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг үзэсгэлэнгийн талаар за мөн энэ хаврын наадмын талаар би ярих гэж бодсон. Тэгээ эхлээд мэдээж наадмын үйл ажиллагааны талаар ярья. За энэ наадам маш сонирхолтой байлаа. Ерөөсөө урьд хожид болж байгаагүй хоёр орны хоорондын соёлын солилцооны хувьд маш чухал үүрэг гүйцэтгсэн. Дээрээс нь зөвхөн Франц гэлтгүүгээр Европын холбоонд амьдарч байгаа монголчууд тэр дундаа 350 гаруй монголчууд ирсэн гэж боддоо. Монголоос бас монголчууд ирээд тэгээд Европын холбоонд амьдарч байгаа монголчууд оролцсон. Нийтдээ ерөнхийдөө монголчуудын тоо нь 350 гаруй монголчууд. За яг наадмыг үзэж сонирхсон, наадмыг зорж ирсэн үзэгчдийн нийт тоо нь 4500. Вау. Байна. За тэгээ энэ болохоор өөрөө энэ зүгээр тоо нь өөрөө маш сонирхолтой байгаа байхгүй тий. Яагаад энэ Монгол хаврын наадмыг үзэх гэж 4500 хүн цуглаваа гэдэг нь өөрөө маш сонирхолтой санагдсан. Тэгэхээр юу болсон гэхээр Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнгийн хүрээнд за нүүлчин зам холбоо Британийн гүнгийн цайз Нонт хотын түүхийн музейтэй хамтраад зохион байгуулсан Монгол соёлын удирлыг одоо 6 сарын турш бас яг энэ үзэсгэлэн явагдахтаа зэрэгцэж зохион байгуулсан байна. Энэ удаа анхны бөгөөд маш урт хугацаанд бүтэн улирлаар нь зохион байгуулсан байгаа байхгүй юу? Тэгээ энэнд юу орж ийн гэхээр хөөми, уртын дуу, за мэдээж энэ үзэсгэлэнгийн нээлтэн дээр бол Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлц өгөх тэргүүтээ хүмүүс ирсэн. За морин өрийн чуулга тоглолтоо хийсэн. Хамгийн сонирхолтой нь бас механик хамтлаг 12 дугаар сард тоглолт хийсэн тий. Механик хамтлаг 2 удаагийн тоглолт хийж хахад тэр нь ингээ битүү дүүрсэн ч гэдэг юм уу. Ингээд соёл урлагийн талаас энэ Францын Нонт гэдэг хот өөрөө 6 сарын турш ингэж монголоор амьсгалсан байна. Тэгээ энэ Францын Нонт гэдэг хот нь өөрөө сая яг тэр наадмын нээлтэн дээр нь энэ Британий гүнгийн цайзын захирал тэгээд Нонт хотын төр захиргааны байгууллагыг төлөөлөөд яг бол захирагч нь биш гэтээ соёл урлагийг нь хариуцсан бас тэр хүн нь байсан. За тэгээд мэдээж Монгол Улсаас Франц цугаа элчин сайд байсан. Тэгээ энэ хүмүүс одоо нээж үгээ хэлсэн байхгүй. Тэгээд энэ нээлтийн үгэн дээр бас яг сонсогдож байгаагаар болохоор Нонт хотын өөрийнх нь захиргааныхаа хувьд илүү юм соёлын бодлоготой байд юм байна л да. Олон орны соёлоос суралцаж одоо олон орны соёлын солилцоог ингэж нэмэгдүүлэх одоо тэрүүгээрээ ингэж төрийн байгууллагууд нь ч тэр те бусад байгууллагууд нь соёл гэдэг одоо энэ том нэг агуулгын дор бүгдээрээ ингэж нэгдэж ингэж амьдардаг юм сонирхолтой юм байлээ. Тэгээд яагаад гэсэн чинь Нонт хот нь өөрөө нөгөө далайд гарцтай орон. Тэгээ энэ далайд гарцтай гэдэг байдлаараа маш олон одоо орны иргэд те ялангуяа энэ нөгөө нэг яагаад энэ Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг үзэсгэлэн Парист биш Нонтод гарч байгаа юм бэ гэхээр далайд гарцтай байсан 13 дугаар зууны үеийн Чингис хаан одоо монголчууд яг энэ үедээ яаж одоо энэ Европод өөрсдийн соёлыг шингээсэн байна вэ гэдгийг маш томоор харуулсан байгаа байхгүй. Тэгээд энийг нөгөө Францчууд бүр вау гэж харсан. Тэгээд би энэ дээрээс яг тэр үзэсгэлэн үзэж байхад ч тэр наадам дээр байхад ч тэр бид нар аюу юм тэгсгээл ингэж нэг өнгөрдөг юм байна юм тандах та.
ялангуяа одоо ийм музей үзэхдээ ч юм уу те ингээл нэг нэг тийм музей гарсан гэнэ. Өө энэ ямар гоё юм. За гэдэг ингээд яг тэр нэг гол утга учирыг нь ерөөсөө ойлгодоггүй ч гэдэг юм уу. Нэг тийм ингээд илээд өнгөрдөг юм шиг санагдсан. Гэтэл тэр музейнд байгаа тэр үзмрүүдийг дэглэлт те бүр анханасаа яаж хийсэн байна вэ гэдг нь бүр амар сонирхолтой юм байлээ л те. Ууг нь бол тэгээ бид нар хэвлийн мэдээ ингээл харахаар за нэг 800 гаруй үзмрүүд байгааг нь те 20-од одоо музейнууд хамтарч оролцож байгааг нь хувийн цуглуулгууд тавигдсан гинж гэдэг юм нэг ерөнхий нэг юм тоо мэдээнүүд байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ ёс юмн дээр тэрэн дээр жишээлбэл юм байгаа байхгүй юу? Одоо музей дотор чи ингээд шилэн хоргон дотор л үзмэр байж идэг шүү дээ. Тэнгүүд тэр шилэн хоргыг ингээд тойруулаад ийм эсгий шиг хар өнгийн эсгий шиг материалаар ингээд хийсэн байгаа юм байна л да. Тэгээд зүгээр үзэж байгаа хүнд бол тэр нэг сонирн биш заа юу. Тэгсэн чинь тэрийг яагаад ийм шилэн хоргонд биш гадуур нь давхар юм хүрээлж ингэж хийсэн бэ гэх тэнгүүд одоо яг тэр музейг дэглэж тавьсан те тэр санхүүжилт болгосон газрууд нь эсгий гэдэг бол угаасаа өөрөө тэр чигтээ Монгол гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ музей үзмэрт байгаа. Тэгээ энийг ингээд ерөөсөө энэ музейн бүх зүйл нь Монголтой ямар нэгэн байдлаар холбоотой байх ёстой гэж бид нар бодсон учраас энийг заавал ингээд ийм эсгий шиг материалаар бид нар одоо ингэж гадна талынхны хүрээг нь те одоо нэг ёсондоо хамгаалалт хийж байгаа гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ энэ материалын сонгохтой хүртэл бид нар ингэж хандж байна гэд ингээд бүр амар ийм нарийн те айгүй юм детальны юмн дээр нь ажилласан. Тэгж одоо тавьсан байна. Тэгээд эхлээд бол нөгөө нэг ямар ч тайлбарлагчгүйгээр ингээл ороод хайлт ингээл харж байгаа юм л та. Өө ямар гоё. Өө за энэ тиймэрхүү юм байна гэсэн. Тэгээд дараа нь ингээд тайлбарлагчтай ороод үзэнгүүт бүр ёо юу вэ те. Би чинь хин юм бэ? Бид нар чинь хин юм бэ? Ёо тэр бол үнэхээр бүр ингээд одоо ингэ ярингууд бас ингэ шар ус босч байгаа байхгүй юу? Бүр ингээд үнэхээр юм мөгшил, огших те мэдрэмж тэгээд бахархах тэгээ өөрийгөө ингээд голох те чи одоо энэ юм удам ухсааны хүн байж одоо яг юу яагаад байгаа юм бэ? Жохо юм уунш намцлаа тэгж ёо амар нэг юм өөр мэдрэмж авсан. Тэгээд гэсэн чинь энэ одоо за музей хэсгийг бол дараа нь яриа те. Ер нь бол сая ингээд дэлгэж явах та 10 сард нээлттэй хийсэн үзэсгэлэн шүү дээ те. Тэгэнгүүт тасалбараар нь ингээд орохын тулд тайлбарлагчтай орё гэдэг одоо хэсгийг нь сонгоод захиалах гэхээр очронд дүүрсэн. Тэгээд 10 сараас саяны 4 сар хүртэл хүлээж агаад үзэж байгаа хүмүүс байна францчууд. Оо за. Бид нар нэг юм хоёрын хооронд юм дээр яаж ингэж те гэдэг үлдээ тэнгүүд ингээ тэгэж амар ингэж шимтэн сонсож шимтэж үздэг шимтэж юмыг хийж бүтээж чаддаг тийм хүмүүс байна. Наадмыг ерөнхийдөө бас яг юм гол юмнуудыг хэлчихье. Наадам хоёр юм одоо хөтөлбөрөөс бүрдсэн. Нэг нь болохоор бүхийн барилдаан, за шагаан арваа, сурын арваа, нумд харваа гэд яг монголчууд хоорондоо өөрсдөө зохион байгуулад монголчууд нь оролцоод гэхдээ тэр дотор нөгөө гадныхан үзэгчтэй ингэж оролцуулах, үзүүлэн тоглолт хийх байдлаар зохион байгуулж байгаа. Нөгөөс нь болохоор яг нөгөө соёлын хөтөлбөр буюу зохиолчтой уулзах уулзалт, за туйлын тоглолт, монгол хөөмийн тоглолт, монгол бичгийн хичээл, монгол зургийн хичээл, за тэгээд нөгөө Францын зүгээс Монголтой одоо харьцдаг байгууллагуудын танилцуулгач гэдэг юм уу те. Франц дахь монгол судлалын төв, за тэгээд Монгол сүүлийн 20 жил одоо эрүүл мэндийн салбарт Францын зүгээс зүгээр буцалтгүй тусламжаар ажилладаг байгууллагын танилцуулгач гэдэг юм уу. Яг ингээд нөгөө танилцуулга, тийм хичээл, бүр нөгөө шагааны хичээл хүртэл шагаагаар яаж тоглодог талаар хүртэл хичээл хүртэл явуулж байгаа байхгүй. Одоо цайз гэрч мэдээж амар өндөр хантай те тэр нэг юм хатны амьдарч исэн цайз байгаа байхгүй. Тэр дотор нь тэр дууралт муурал ёо тэр тоглолтууд бүр яа гэдэг байгаа юм бэ заа ёо. Амар солиотой, амар гоё акустиктэй тийм тоглолт болсон. Тэгээ ерөөсө битүү үзэгч нартай тоглолтууд бол 2 удаа, зарим нь бүр 3 удаа тоглолт тавигдаж байгаа. Тэгээ ерөөсө битүү үзэгч нартай. Яг уу монголчууд маань бол нэг их үзээгүй нөө 350-аас бол яг үзэж байгаа монгол хүн хэн байна вэ гэхээр нөгөө яг Европод ингээд төрөөд өссөн те монголоор сайн ярьж чадахгүй ч гэдэг юм уу те одоо яг монголыг сонирхож байгаа тийм залуучууд хүүхдүүд айгүй үзэж илээ. Түүнээс биш манай ах эгч нар бол яах вэ тэндээ бөхөө үзэл шагаан арваад байжсэн. Тэгээ бүхийн барилдааныг шагаан арваг бас айгүй их олон гадныхан үзээд бүр ингэ шимтэж үздэг юм байлээ.
За тэгээ энэ наадмыг бол Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбоо, Монголын шагаан нумт харвааны холбооны харьяа, Европ дахь нэгдсэн салбар холбоо, Францын шагаан харваан холбоодууд гэд ийм холбоодууд нөгөө спортын арга хэмжээг зохион байгуулсан. Үндэсний өв соёлоороо дамжуулж нэгдэн нийлж байгаа өөрсдөө ингэж өв соёлоо сурталчилдаг монголчууд яг юун дээр нэгж ийн гэхээр бүхий холбоо болон шагаан холбоонууд дээр илүү их ингэж төвлөрдөм байна гэж би бол тэгж харж ирсэн. Тэгээ шагаан холбоонууд бол маш өргөн бүрэлдэхүүнтэй бүгд ийм яг нэг өөрсдийнхөө тий яг л ийм л байх хэрэгтэй гэдгээр ингэ байж байгаа. Тэгээд нөгөө Француудаас сэтгэл авсан чинь бүр ингэ тэгж байгаа байхгүй юу. Монголд очиж үдсэн одоо жишээ нь Франц хүн тэгж байгаа байхгүй. Яг ингэ хичнээн одоо Европод амьдарч байгаа ч гэсэндээ тий яг өөрсдийнхөө өв соёлыг ингээд тэгээ явж байгааг ингээд харахад бүр ингээд зүгээр л юм бахархаж байна та нараар гэл тэгж мэгээд тэр бэр амар гоё ясан. Тэгээд энэ наадам дээр хийсэн бяцхан сурвалжлагын маань одоо үзцгээе бүгдээрээ. Ёстой гоё байна. Яг нөгөө манай Францын цагаагаар ер нь хаваард орчлогддог штеп. Маш буруу ордог. Тэгээд ашгүй энэ удаа бараг нөгөө Монголын хүүхдэн гэр шиг явж байгаа учраас бом баяр. Бид нэр энэ жил 10 сарнаас хойш дандаа жоо онцгой ардын үллийг үзүүлсэн. Мэдээж Монгол бичиг байна. Тэр чухал. Ягаад гэвэл Монголд одоо бүр 2025 онд хүртэл монголчууд сэргэрж байгаа. Тэгээд энэ хүртэл ягаад сэргэрж байгаагүй гэж тийм ээ. Гадаачууд бас сонирхох ёстой. Тэр соёл тэр гун хан тэр нөгөө босо байдлаар гэдэг гун хан бас танил зурах ёстой. Мэдээж Монгол зураг хөми тэгээд ялангуяа цаашаа урдын дүү тэзэн дээрээ бас Монгол төөл, Монгол цуур, хөми тэгээд магтаал загтаал танилцуулсан. Дээрээс бас Монгол орчин үеийн хөгжмийн рок pop хамтлагнаар бас 12 сард урьяасан. Тэр бас жохол яг монголчууд юу сонирхдаг вэ, юу сонсдог вэ, юу дуртай вэ гэж энэ арга хэмжээнд үзүүлсэн. Угаасаа гадаачууд мөрөн хөр хөми гэдэг юмыг сайн мэдэж байгаа. Гэхдээ цаашаа урдын дүү гэдэг бол амшлал юу вэ, тийм ээ? Бүр төөл хүртэл гадаачууд ерөөсөө бараг мэдгүй байна. Эсвэл сайн ойлгохгүй байна, эсвэл сонирхолтойгүй байна. Яг тийм учраас бид нар тэр ялангуяа тэр ардын үллэг нүр таны зурмаар байна. Монгол төөл гэдэг юмыг маш урд урлаг маш том гүнзгий урлаг учраас бид нар зүгээр гадаачууд нэг цагийн төөл тайзан дээр танилцуулсан. Тэгээд ялангуяа номын дээр Монгол төөлн үгнүүд Франц руу орчилсан. Тэгээд үзэгчид шууд нэг Монгол төөлн хэсэг Францаар сонсож, уншиж чадсан. Тэр маш чухал, маш сонирхолтой юм байна. Тэгээд сая маш олон гадаачууд угаасаа хөми сонирхолсон. Гэхдээ энэ зүгээр ерөөсөө гадаачууд хөми банк сонирхолж байгаа. Тэгээд маш олон хүмүүс ирсэн их сайн байна. Гэхдээ ялангуяа төөлн тоглолт Батсуух манай Цэнгэлийн Түва хөми чинь тоглолт бас олон хүн ирсэн. Тэгээд хүмүүс яг шинэ жоо онцгой өрлөгнүүд, онцгой уран бүтээлчнүүд энэ 2 хоногийн дотор танилцсан. Тэгээд энэ их сайн байна. Тэгээд дээрээс бүх тоглолтнууд, бүх хичээл, workshop дүүрсэн. Хэдэн хоногийн өмнө бараг дүүрсэн байна. Одоо манай нөгөө Бурят
явахаар гэдэг бүжиг одоо танилцуулж байна. Тэгээд танайхан харж болно. Бараг дүрсэн байна. Зэ байхгүй болсон. Ном сум шагын арвах бүх юм байна. Тэгээд их сайхан. Тэгээд дээрээс хүмүүс бас Монгол хол танилцуулж байгаа. Цэвэн наадмын хушуур бас байна. Халмиг сүтэцээ мүтэцээ. Тэгээд дээрээс угаасаа Чингис хааны үзэсгэр нь үзэлж болно. Одоо хүмүүс бараг нэг цаг хүрэж байгаа. Орхим тулд нэг цаг хүрэж байгаа. Энэ маш амжилттай явж байна гэж бодож байна. За би энэ Францад одоо дөрөвдүгээр удаага ингээд аялан тоглолтоор явж байгаа бас ингээд аялан тоглолтыг зохион байгуулж байгаа бас Род намат холбоодоо бас маш их талархаж байгаа. Би бол одоо Монгол Улсын Баян Нүлгийн аймгийн Цэнгэл сумын нуугуул иргэн Туваа Хсаатан тэм Туваа хүн байгаа. Доржоо хөхтэй Бацк гэдэг. Тэгээд би өөрөө болохоор одоо Монголд бол хөөми бол их хөгсөн шүү дээ. Сайн хөгсөн. Тэр Туваа хөөми бол одоо Монголд нэг хараахан нэгдэхгүй байгаа. Тийм учраас одоо яг энэ үзэсгэлэн концертаа тоглох гэж Туваа хөөмийнхаа дууныхаа дуу хоорынхаа их шиг аялал өргөх юм аа. Өнгөрсөн жил 10 сард өөрийнхөө би даасан цомог гарсан өгвөлөрм гээд одоо миний өвдөөц дөрөх аялал гэсэн тийм цомог тэр бол цомог маань Европ дахнаа бас нэлээд сонсогчдын юунд тэргүүлээ явж байгаа. Тий, амжилттай явж байгаа. Энэ хүрээнд бас аялан тоглолтуудаа явж байгаа. Цомгийг маань гаргахтаа бас ингээд Род намат холбоо маань бас маш гүн тусалцаа дэмжлэг үзүүлж ажилласан, хамтарч ажилласан байгаа. Au grand stade en Mongolie, n'importe où, partout en Mongolie, dans notre salon 5. Okay. Et à partir de 6e, juste s'il y a une satisfaction des entraîneurs, oh, j'étais 6e, j'étais pas loin, etc. Et tout le monde, enfin, il faut imaginer des centaines et des centaines de chevaux bénis. Ер нь шагааг танилцуулж ийм их гоё хөгжөөнд тоглоом тий. Тэгээд нүүдэлчтэй одоо ер нь маш олон хөлөгт тоглоомтой харьцуулахад шагааж нь маш олон талын давуу талтай байхгүй юу? Нэгэн дутчлаа гэдэг энэ тоглоомыг тоглох боломжгүй болчихлоо гэх юм байхгүй тий. Ингээ нүүдэл сууд бас одоо нөгөө явах суухад ингээ хаягдаж гэгдэхэд ч асуудалгүй тий. Өргөжлүүлээд тоглох боломжтой. За тэгээд маш олон одоо бага насны хүүхдүүдтэйгээ ингээ нөгөө хичээлийг нь тий сахиа хийлгүүлэх гэж чадахгүй байгаа ингээ төвлөрүүлж чадахгүй байгаа хүмүүс монголч гэлтгүй, франц гэлтгүй тий. Ингээ хүмүүст ингээ зааж өгөхөд айгүй сайхан яадаг төвлөрдөө сууж сурдгаас эхлээд ингээд айгүй олон давуу талтай байдаг байхгүй юу. Тэгээ ингээд ажигд байх тэгээд тэр нөгөө өөр одоо гурдагч шагааг нь хөндөхгүй байх тэр тэгээд дөрөм айгүй гоё ингээд сураад ч юм уу. Айгүй ер нь их сонирхолтой маш хийдэг хүмүүсийн хүсэлтээр хүүхдүүдийнхээ сургууль дээр очиж тоглуулна. Бидний соёл ингээд бид нартай хамт дуусахгүйгээр те бидний соёл чинь ерөөсө хүн төрөлхтний соёл байхгүй юу. Тэгэхээр ерөөсө зүгээр хаавага тэнд байгаа талын Монголын соёлыг энэ ингээд цайзаад ингэж өндөр ач холбогдолтой бүр бахархмаар ингэж танилцуулж байгаа одоо юу гэдэг харийн байгууллага ингэж хүч чармаал гарган ингэж үнэлж хүндэлж ингэж хайрлаж хамгаалж хүргэж яхад бид нар бол ерөөсөө ингэж бүр гар бие оролцохгүй байхын аргагүй тэг ингээ өөрөө ирэхгүй ингэж оролцол ёстой бүр юм болж байгаа хгүй. Тэгээ за тэгээд бүр зохион байгуулалтанд оролцож байгаа бүх багт нь бас нэрийн дашрамд бүр халуун баяр хүргэе. Хүн төрөлхтний төлөвлөлийн жагсаалтанд бүртгэгдсэн Монгол туйл, Монгол хөөми, Монгол цуур гэдэг одоо бүхий сайхан өв соёлоодыг бас Францын ард түмэндээ танилцуулж дэлхийн нийтэд бас ийм сайхан өв соёлтой ард түмэн шүү гэдгээр бас бахархуулж байгаа нүүдэлчин зам холбооныхондоо бас баярлалаа. Тэгээд энэхүү нүүдэлчин зам холбоо маань санаачилж анхудаа Францын ард түмэнд Монгол туйлыг бас хайл сонирхуулж байна. Энэ одоо Франц хэл дээр одоо хадаад би туйл хайлж явах явцаа цаана титр маягаар ингэж одоо туйлын маань үйл явдал хийгээд үг өрнөлүүд нь ингэж титрээрээ гүйж байгаа юм. Энэ нь одоо бас нийт нэг дэлхийн нийтэд явагдаж байгаа бас нэг одоо цор ганц байж байгаа юм гоё санаачлагтай үйл ажил. Тийм учраас одоо Франц үзэгчид маань туйлын маань үгийг уншаад туйлын маань үйл явдлыг одоо ингээд уншаад ойлгоод ингээд сууж байхад завсраараа миний хажуугаар ингээд одоо бас алдартай зураач Батулга гэж гайхалтай авьяаслаг залуу. Тэр маань өөрөө одоо яг тэр туйлын хайлж явах явцад бууж байгаа мэдрэмжээрээ Франц үзэгчдэд одоо тэр өөрийн мэдрэмжээрээ яг жинхэнэ ориг зураа одоо зургийг бий болгож бас анхны юм гоё шин бүтээл төрүүлэх энэгээрээ маш их гоё үрмэц сайхан үйл явдал болно. Merci beaucoup d'être venu aujourd'hui à la rencontre de Kuna Yordana
Бөөгийн домог гэдэг нэр өөрөө нэлээд эртний юм шиг тийм нэр байгаа. Тийм болохоор хүмүүс нэлээд эртний бөөгийн үлгэр домог гэж бодож иж магадгүй. Тэгэхээр энэ бол яг орчин үеийн өнөө цагт бидний цаг үе болж байгаа. Ер нь бөөгөр хийг хэдийгээр эртний уламжлалтай маш өвөрмөц сэтгэл зүйн оюун санааны сагин үзэгдэл боловч өнөө цагийн хүний нүдээр харахад ямар харагддаг тухай орчин цагийн харан байна. Одоогоор миний бичсэн роман дотроос хамгийн их хүмүүс таалагддаг. Яг л зарим романы тухайд хүмүүс зарим огт таалагдсангүй, зарим нь таалагдлаа ярьдаг. Бөөгийн номер дээр ерөнхийдөө хүмүүс дандаа хамсалтай. Хүмүүсийн ингээд зарлж байгааг харсан чинь за эрхэм үндэд наадамчтай айдраа зарлалт юм маш гоё. Европт ийм олон монголчууд цуглалцсан. Тэгээд манайхан чинь шагаан галууд маш олон юм байна тий. Тэгээд одоо шагаа бол өргөн хүрээтэй маш гоё болд юм байна. Тэгээд одоо бүх барилдаа хуушаараа зараад үнэхээр нэг наадмын сэтгэлтэй маш гоё байна. Ерөнхийдөө манай Жинтаю хөвлийн газраас гаргасан бөөгийн домгийн Франц орчуулга бол бас нэлээд өвөрмөц маягаар номын ажлууд явагдаж байгаа. Бид нэр Парисын нэг Аз намын дэлгүүрээр төрөлжсөн Феникс гэдэг намын дэлгүүрээс ажиллаа эхлээл тэгээд уулзалтууд хийгээд явж байна. Нантад одоо саяны Монгол наадмын хүрээнд бассан саяны уулзалт бол 2 дахь уулзалт нь. Өчигдөр бид нар бас Нантын нэг намын дэлгүүр дээр бас уулзалт хийсэн. Надад хамгийн сайхан санагдсан зүйл нь тэр ирсэн хүмүүс бүгдээрээ маш мэдээлэлтэй. Одоо жишээлбэл манайхан зүгээр өөрсдийнхөө уншигчдыг шүмжилж байгаа юм биш шүү. Зүгээр манайхан бол яг ямар номны тухай ярьж байгаач нэг мэдэхгүйгээр давхиж ирээд тэгэл янз янзын өөр номтой хамаагүй юмнууд их асууцгаадаг штэ. Эднэр бол яг бөөгийн сэдвтэй юм нэлээд сайн судалчихсан. Бас нэлээд уншигчд нь бөөгийн домгийг Франц орчуулгыг уншчихсан. Тэгээд тэр яг уншсан юм дотроос цохож асуу гэсэн юмнуудаа бэлдээд ирсэн. Тэгээ асууж байгаа нэг сайхан санагдлаа. Сонирхолтой байсан. Saint-Baïno, c'était magnifique, c'est super. J'adore la culture mongole. Moi-même, je suis bourriate. Donc pour moi, c'est un grand honneur de participer à cette fête. Et je voulais remercier l'association Les Routes Nomades pour cette invitation. Ça m'a fait très plaisir d'avoir autant de monde. Je ne sais pas combien il y en avait, peut-être 50 ou 40. En tout cas, plus que 30, c'est sûr. Je ne sais pas, mais c'était quand il y a autant de gens qui s'intéressent, donc on a évidemment, c'est la joie de partager et c'est notre culture avec les gens qui ne connaissent pas. За ийм сайхан наадам болсон байгээд наадам бол үнэхээр гоё болсон. Ямар ч орны монголчууд бас суралцахаар тийм наадам боллоо гэж би бодсон. Яагаад вэ гэхээр хоёулаа нэг подкастн дээр энэ ирээд байгаа монгол уран бүтээлчдийн тоглолтын талаар нэг ярих уу гэд тэгээд нэг хилээ азаад өнгөрсөн дөө. Сая яг тэр наадмыг үзээд яг энэ тоглолт гэж яг юу байдгийг те. Тэрийг ингээ мэдээд бидний хаад юм амар юм халтуурны хөлхний үзээд байгаа юм би гэж бас бодогцоо нэг нөгөө хэлгээд яг тэр тайз те гэрэл тавилт акустик дууралт те энэ бүх зүйл чинь ядаж тэр уран бүтээлч хүнийхээ хувьд хүртэл ингээд тоглолтоо хийхэд өөрт нь амар гоё байгаа шүү дээ те. Гэтэл одоо манайд одоо ялангуяа чехт ингээ болдог тоглолтууд бол нэг тэгсгээл нэг юм чангал дуурж ивэл ч гэдэг юм уу те. Тэгэл нэг болсон болоо ер нь бол нэг нөгөө л фонограмтай л явж идэг штэ. Тэгэхээр бас анхаарах хэрэгтэй л юм байна гэж бодогдсон. Бид нар л одоо яг энэ өөрсдийнхөө хийж байгаа юм илүү юм мэрэгжлийн төвшөндтэй мэрэгжлийн биш юмаа гэхэд илүү юм сэтгэл шингээсэн хийж ивэл чанартай хийж ивэл цааштай эн чинь өөр байх байхгүй. Тэгэхгүй ингээл нэг юм халтуурны хийгээд байдаг. Гэтэл сая бол яг ингээд тэнд очиод бүр маш гоё тоглолт үзээд бүтэн цаг яг тэр туйлын тоглолт бол бүр үнэхээр гайхамшигтай. Тэр чи ингээ хүмүүс ингээ яг ингээ дотор нь ороод те тэгэл яг юм
Зүг мэдгүй нэг юм сүнслэг одоо нэг ихэр сувчийн нэг юм сүнсний ертөнцид очсон юм шигсэн. Дон ингээд тоох мох ингэ барьч юм шиг бүр нэг юм ариусаад ч байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмж авч байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар бас ер нь л альва зүйлийг хийхдээ амар чанартай тий сэтгэлтэй айлууд болж өгвөл мэрэгжлийн баймаар юм байна да гэж харсан. Тэгээ маш сайхан наадчаад ирлээ. 2024 оны анхны наадмыг. Гэмүү сайхан наадчаад ирлээ тий. Сэннас. 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 Сэннас.